Заавал самдан юу гэж вэ? 4 мөч, 5 хуруугаан гинүү. 4 том, 5 баг. Бүгд 9 юм бүгэр бэлэг барьжээ. Яг хийшүү. Үгэн дотор үхэр дотор гіваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутгам хурц ухаан орчин. Би одовч өгүүлтэн бидэнд хэн юу гэж захив. Энэ бүхний хариу долгион их дэлхийн радио 107. Үгэн доторх үгс. Үгэн доторх үгс. Санжаасрынгийн зориг. Хүнд итгэх явдал гэж байна. Ялангуяа бид монголчуудын цөөхөн байгаа 2 сая хүн дотроо биеинтэй итгэж байж биенийг татаад баяжуулж ингэж болж шít. Хүнд итгэж сурах хэрэгтэй. Монгол хүний саруул ухаанд итгэсэн итгэлээр Монголоо гэсэн чин сэтгэлээр төрлөх их орныхоо уугуул суугуул иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж амьдарч байсан зөөн Монгол эрхмийн нэг гэвэл яхарахгүй эглэн хүн мөнөөсөө мөн юм. Хуучин зөвлөлтийн үед Ломоносовын их сургуульд философч мэрэгчлэр сурч төгссөн дээрэр багшийн дэд багш байсан төдийгүй ардчилсан хувьсгалын анх дэгч ард түмний хүү байсныг нь энэ цаг мөчид эргэн норсохын цагт эртний сууд гүн ухаантан Платоны хэлсэнчлэн философч хүн л төрийг удирдах ёстой хэмээх ганц өгүүлбэр та бидний үед биелэл болоход ямар ойрхон байгаа вэ гэх бодол үл мэдхэн үнийг харамслын хамт ухаан санааг минь нөмөрч үвэг нуух юм. Түүний хэн байгаад хэн болсон мөн бидэнд хизээ хэрхэн юу хэлж үлдээснийг нь сонсоогүй хараагүй монгол хүн гэж бараг үгүйчгэлээ өөрийн зүгээс их орны минь гэрэлт маргаашуд болох шинэ үеийн залуустай хандан Санжаасрынгийн зориг агсны сануулсан юм шиг хэлсэн зарим нэг үгэн дээр нь багахан тайлбар хийхийг зорилоо. Ухаан авьяас хоёрын хооронд ялгаа гэж байх уу? Ухаан бол өөр авьяас л дээ. Үнэхээр голыг нь улсан мэрэгэн хариулт гэж үүнийг л хэлэх бах. Бүтээж болох бүх зүйл ухаан бод уураг тархины холцтой байдагчлан авьяас чадвар хичнээн төрөлхийн заяагдмал байлаа гэд ухаан бодлоор удирдан чиглүүлэхгүй л бол жолоодлоггүй машин жоргүй хоолноос өөрцгүй хинт ч хүртээлгүй хий дэмий зүйлүүлж хуурах гэмтэй. Магадгүй зарим нэг нь авьяас гэдгийг заяах хүндэл заяагддаг нэг тийм хуурын эдмэд төсөөлөн өөртөө итгүүлсээр өөрт оногдсон ур чадвар давуу талаа нээж илрүүлэхээс хойш суудаг байж мэдэх юм. Нэгүгээр хүн бүр авьяастай төрдөг. Гэхдээ бүхэн өөрт нь буй тэр нэг нуугдж буй эрднийг юуны төлөө юунд ашиглавал яг зогссон утга учраа олох буюу зориулагдсан үр дүндээ хүрэхийг олж хардгүй л гол ялгаа оршино. Дан ухаан гэдэг үүднээс нь авч үзвэл мэдээж шатардаам, судоку гэд оюуны бүх спортын сэтгэн бодох, дунгаан төлөвлөх ур чадвар, хурд хүчний үзүүлэлтээс хамааралтай байх тул ухаан гэдэг нь өөрөө авьяасуулгын нэг нотлохоо юм. Тэгэхээр авьяас гэдэг зүйл яагаад ховор мэт санагдах болов гэд үзэхээр хэн нэгэн ямар нэгэн зүйлийг бусдаасаа илүү сайн хийж чадаж буй үзэгдлийг л хүмүүс авьяасын үр дүн гэж хүлээн зөвшөөрдгөөс шууд үүдэлтэй гэж дүгнэж болмоор санагдана. Гүйлтийн авраг урдан гүйдэг учраас л гүйлтийн авраг болдог гэвэл хэд буруу туйлын ойлголт байж болох. Эдийгээр би гүйлтийн спортод хүч сорихгүй ч гэлээ. Тухайн тамирчин тэмцээний явцад биеийнхээ хурд хүчийг бусдаас илүүтэй маш мэдрэмжтэйгээр нарийн нэгт ашигтайгаар хуваарлан тохируулж зохион байгуулж чадсан учраас авраг болсон болов уу? Тэгвэл тэр энэ бүгдийг ухаанаараа л зохицуулдаг. Тиймээс бид болон тэд сонгосон зам хичээсэн байдал олж харсан ирээдүй хүлээн зөвшөөрсөн сүсэг бишрэл өөртөө итгэсэн хийгээд өөрийг нээж тодорхойлсон хэм хэмжээгээр л ондоо болохоос гарааны зурвас дээрээс зэрэг хөдөлсөн гарцаагүй ямар нэг авьяастай төрсөн гос ухаантай хөгтөн амьтад буюу алертны аваргууд гэдгийг тэмдэглэн хэлье. Ер нь бүх сонгод юм гэдэг бол хөндөлтний авьяас төр альва нэг үеийнх нь туулийн дээд хэмжээг харуулсан юм зүйл. Тэрвэл тэрнтэй харьцсан өөр улан байдаг бол тэр нь тийм үлддэг. Ийм хамгийн хүндрэлтний сайн сайхан юмтай харьцсан хүн чинь хизээч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол
яг төгссөн нөхцөлд хүн сонсдоо гэхэд хэдэж тэр урлагийн муу гэж хэлэхгүй. Багт энэ бол бичвэрштэй адилхан. Тэрийг ойлгодог аргын хэрэгтэй. Чи ном хөөгдөгдөө гэж бичвэршсэн гэдэг чинь ингээд зургийг харна өсгийг ойлгохгүй шүү. Ямар агуу юм бэ? Юуны учрыг хүн ингэж хэлэхэд хүрв гэдгийн цаана өөрийн бие сэтгэлээр туулж мэдэрсэн тухайн нэг урлагийн гоо зүйн үзүүлэлтийн тодорхойлтойх шиг. Тэгэхээр сонгодог урлаг гэд хэлэхээр олон хүний бодолд нэг тийм цөөнхөд зориулагдсан тансаг зэрэглэлийн гэсэн ойлголт төрдөг нь харамсалтай. Ухамсар нь хөрөнгнөөсөө нэмгэн зарим нь мэдхгүй зүйлээ мэддэг юм шиг зарайлж, ойлгоогүй зүйлээ ойлгочихсон мэт хиймэл зандаа үүсгэн хүнээс илүү хүн болох гэж хичээж буйн. Өнөөл сонгодог гэх урлагийн маань үзүүрийн суудлын тоог бөглөж буугаас нь харагдах эмгэнэлтэй. Тэгвэл хэлий, эн чинь амьдрсан шиг амьдрсан хүн шиг хүний зүрх тархины эрч хүчээр бүтсэн хүн төрлөختнийг өнөөдрөөс илүү сайн сайхан ирээдүг бүтээх сэтгэл зүрх хүсэл тэмүүлэлтэй болгохын төлөө бүтээгдсэн уран мэдрэмж, гоо зүйн оргил нийлбэр ба цаг хугацаагаар хүлээн зөвшөөрөгдсөн сонгомл бүтээл. Ингээд бодохоор сонгодог урлаг нь урлагийн талбарт хүн төрлөختний тогтоосон дээд амжилт гэлтэй. Аливаа нэг төрлийн сонгодог бүтээл нь хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүнд үзэгддэг газрын од огт биш өгөөд харин хинч хүртэж мэдэрч болох хүн бүрт хүртээлтэй бүхний өмнө үзэгдэх тэнгэрийн од хэмээн ойлгон хүндлэхтэй зориг агсан маань ийм өгүүлсэн юм болов. Хүн гэж сэтгэлийн амтан өнгөн дээр мэдлэг боловсрал, эрх мэдэл, эрх чөлөөний төлөө гэдэг боловч угтаан бол урлаг хэмээх дэлхий дээрх диваажин руу татагдахгүй байж тэсгүйгээр барахгүй. Түүнгүүгээр хүн жигээрээ үлдэнэ гэдэг боломжгүй мэт болтлоо бие биенээ нөхөх болжээ. Энэ зүйлийн нөлөөгөөр хүмүүс бие биенээ хайрлах тухай боддог. Хэн нэгнийгээ үгүйлэн сандаг. Эзэн нэгэн цагт хаа нэгтэй ямар нэг хэрэгтэй зүйл бүтээдэг гэхэд элсдэггүй юм. Харин яагаад сонгодог нь илүү хүчтэй, үнцэнтэй юм бэ гэхээр илүү гүн гүнзгийд гэрлэн тусдаг болохоор, илүү урт замыг туулж ирдэг болохоор, илүү олон хүний баяр жаргал уйга шүүг тээдэг болохоор, гол нь илүү алс солын ирээдүг харж хэлдэг болохоор. Америкт нэг фирм байдаг юм л бүгс. Тэр үл зөвлөлтийн 4 чарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа очоод шалгасан байна юм. Оюуны чадварыг тестэн дээр шалгаад үзсэн чинь өндөр гарч байна. За энэ бол нэг том бүсийн менежер болох хэрэгтэй юм байна. Тэгээд 4-5 өдрөөр орсон чинь ажилд авдаг. Тэгээд нөгөөд нь сандраад юу болсон юм бол тестэн шалтгаан нь ингээд аваад үзсэн чинь нэг л асуултанд буруу хариулж байсан. Та зөвлөлтөд хэдэн удаадаг байсан бэ? Тэр үний нэг 5,000 хүнтэй байсан. Би 5,000 удаадаг. Тэгээд тэрнээс шахуулж. Яг л Америкийн удирдлагын системийн үүднээс л энэ бол утгагүй зүйл байна. 5,000 хүний нэг хүн эзэж удирч чаддаг. Адил зөвлөлдүүдээр удирддаг байсан. Тим 5,000 хүн удирддаг, хамгийн дээдүүнд бүх асуудлаа шийддэг. Ийм тогтолцоонд бол тийм замбрааг болгосоод явагдаж байна. Тэгээд тэр эдийн засаг бол уналтанд ордог. Америкууд яг л гэхээр тэнд бол шинийн том нэг үүлдэр дараахыг 4 хүнийг удирддаг. 4 орлогч. Бүгд яг үүр хэмдэг байраа. Тэгээд хэд хүн амар хүн бол 4 хүнийг сайн удирч. Би өөрийн хайдаг бол болж үгүй юм сурах гэдэг юм л да. Хараахан бас бүтэхгүй байна. Яг тэр хүн болон үүргээ ойлгоод тэн дээр яг ингээд ажиллаж чадахгүй учраас 4 биш нэг юу гэдэг 10 хэд ч юм уу 20 30 болчих гээд байна. Үүргээ зохион байгуулах чадвараас гадна тэр үний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Зохион байгуулалт байна. Тэрийг бас хангасан санхүүгийн материалын төслүүд байх хэрэгтэй. Тэр үний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Зарим нэг хүнд итгэхтэй маруухан хуучинсаг нөхдүүдийн хувьд ажилчин нэг бүр хянаж сагдан боол шиг харгалзах нь илүү найдвартай санагддаг баг. Гэвч ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах нь тухайн захирагч өөрийгөө болон өрөөлийг махчилсан буюу шуудхан хэлэхэд бүдүүлэг арга тогтолцоо юм. Харин үүний эсрэг байр суурь буюу илүү чөлөө сэтгэлгээтэй бусдын орон зайг ойлгож хүндэлдэг хүн бол ажилчдаа даргын биш хамтрагчийн нүдээр харж хүн нэг бүрт хийх ажлыг нэг сайн тайлбарлан ойлгуулж өгөөд дор бүрнээ хийх ёстойгоо хийж хүрхийг зорьсон амжилтын ирэг дээр төлөвлөсөн цагта зангууга буулгахыг илүүд үзэх биз. Чөлөөт нийгмийн иргэн гэдэг өөрөө нэг том тусдаа ертөнц болтлоо өөрийгөө бүрэн төлөвшүүлсэн байдагт бол түүнийг захирах гэж оролдохынхоо оронд хамтран ажиллахыг санал болговол хоёуланд нь 2 дахин хожил ирэх болов.
Товчхондоо бол дөрмөн дээр суурилсан харилцаанаас амиа ичих хандлага, айдас, тогтсон үр дүн бий болдог бол итгэл дээр суурилсан харилцаанаас өөрөмсөх сэтгэл, нөөц боломж, илүү үр дүн бий болдог нь нотлох шаардлагагүй үнэ юм. Тиймээс эрхэм сонсогч минь, дарга зэрэг аль нь ч болдог бай та. Өөрийн болон өрөөлийн давуу тал, сайн чанарыг таньж мэдсэний үндсэн дээр ажил хэрэгээ явуулахын сацуу бусдад итгэж чаддаг байхаас гадна бусдын итгэлийг олсон шиг алддаггүй байх чанарыг оюун бодол, зүрх сэтгэлдээ гүнээс гүн нандин суулгаарай. Өнөөдөр хүмүүс нь итгэл алдарч байгаатай өөрөө санал нэг байдаг. Энэ чухам юунд төрөж болох юм шиг байна. Тийм санал нэг байлгүй. Яг л тодорхой юм хийхгүй байгаа юм чинь. Тэр амлаад хийж байгаа алхмууд нь бол дандаа ярьж байгаа юм эсрэг. Гарсан гайд явж аваад үзтер боох бол. Татвар өнөөл аваад үзэх чинь тэр хүмүүс үйлдвэрлэл эхлээд өсөхөөс тодорхой нэг түвшин өсөж тэрнээс өсөхгүй. Өгүүлбэр буулгаад эхэлнэ. Тэр дээшээ бол татварын хэмжээ нь тэрийг дарагдуулаад тэрний үнийн сонирхол байхгүй болчихно. In the mirror, I knew your face once, but now it's unclear. And I can't feel my body now. I separate from here. Заавал самтан юу гэж вэ? Дөрвөн мөч, таван хуруугаан гинүү. Дөрвөн том, таван баг, бүгд 9 юм бүгэр билэг барьжээ. Яг хийшүү. Үгэн дотор үхэр дотор биваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутга хурц ухаан оршин. Би одовч өгүүлтэн бидэнд хэн юу гэж захив? Энэ бүхний хариу долгион Эхлэхийн радио 107. Үгэн доторх үгс.